Найзуудаа, өнөөдрийн үгийг асуулт хариултаар эхлэе. Бурхны өмнө тааламжтай байж их магтаал авсан Израилийн хан хэн бэ? Диндондин. Зөв байна. Давид юм. Давид нь эцэс хүртлээр Бурханд найдан улсаа сайн удирдсан. Цаг хугацаа өнгөрөн Давид өөд болоход Бурхан Давидын хүү Соломоныг шинэ ханаар өргөмжилсөн. Гэвч Соломон хааны зүрх сэтгэл айдастай байсан. Би үнэхээр аав шигээ сайн чадварлаг хаан болж чадах уу? Соломон хамгийн ихэнд хийсэн зүйл юу байсан бэ? Бурханд хүндэтгэл, мөргөл, өргөх ажил байсан. Тийм ээ. Одоо миний сэтгэл айдас төгшүүртэй байгаа ч мөргөл сайн өргөж, Бурханы өгөх хүч болон мэргэн ухаанаар энэ улсыг удирдах болно. Соломон хинээс ч илүү ямар ч мөргөлөөс ч илүү гайхамшигтай магтаалыг өргөдөг. Бидний хийс шавуу найзууд Бурханыг хамаг чадлаараа магтсан Соломоны мөргөлд Бурхан маш их баярлдаг. Тэгээд унтаж буй Соломоны зүүдэнд Бурхан гарч ирэн ингэж айлтдаг. Соломоно, чи миний өмнө их таламжтай байлаа. Ингэж чин сэтгэлээсээ өргөж буй мөргөлийг би анх удаа хүлээн авлаа. Миний сэтгэл их баяр хөөртэй байгаа учраас чиний хүслийг сонсож өгье. Соломон, чи надаас юу гуймаар байна? Соломон маш удаан боддог. За байж юу гуйх уу? Юу гуйвал хамгийн зөв юм болоо? Хэрвээ Бурхан танд үзэгдэн юу хүсэж байна? Би чамд юу хийж өгөх вэ гэж асуувал та юу гуйх байсан бэ? Соломон Бурханаас юу гуйдаг вүлээ? Мөнгөтэй болгож өгөөч гэдэг үү? Үгүй ээ. Эрүүл байлгаж өгөөрэй, удаан амьдруулж өгөөрэй. Эсвэл ямар ч өөр улс дийлэхээргүй хүчрхэг улс болгож өгөөрэй. Эсвэл Соломон мандтгай бүх хүмүүст таалагддаг алдар хүндтэй хүн болгож өгөөрэй. Үгүй дээ. Соломон зөвхөн нэг л зүйлийг гуйдаг. Бурхан надад ард түмнээ удирдах мэргэн ухааныг өгөөч. Бурхан мэргэн ухаан төдийгүй, гуйгаагүй олон зүйлсийг хүртэл бүгдийг өгдөг. Соломон Бурханы өгсөн мэргэн ухаан болон эд баялаг алдраар Израилийг хамгийн сайнаар удирдаж, Бурханыг хүндэлдэг мөргөх үзэсгэлэнтэй сүмийг барьдаг. Харин Бурханыг гэсэн Соломоны зүрх сэтгэл баг багаар өөрчлөгддөг. Соломон Бурханыг биш өөр бусад зүйлийг ихээр хайрлах болсон. Израиль улс хоёр улс болж хуваагдах болдог. Соломоны төгсгөл их хэцүү болж хувирдаг. Хайрт найзуудаа, надад Бурханаас илүү хайрладаг юу байгаа вүлээ? Тоглоом, үлгэрийн ном, Хүүхэлдэйн бааtruуд, найзууд. Эдгээр зүйлүүдийг Бурханаас илүү хайрлвал Бурхан үнэхээр дургүй. Библи нь үүнийг шүтэн шүтэх гэдэг. Хий савын найз нар минь, одооноос Бурханы улсад очин Бурханы өмнө зогсох хүртлээр Бурханыг хайрладаг хүүхдүүд болохыг ерөөж байна.